Йений хийж болно. Тэнгэж физикийн үргэлт хийгээд байна. Яг үн. Тэгэхээр тэр хөрөх чадвар гэж хэлж байгаа байхгүй. Ааха. Тэрээс тэр хөрөх чадвар муу байвал компани томрох тусмаа хөрөх чадвар муу болоод идэг. Тэр муу байвал тэр компани бас л зах зээлээс арчих магадлал өндөртэй л болж байна гэсэн. Энэ бас нэгэн төрлийн эрсдэл. Тий, одоо эдний нэг бүтээгдэхүүн хүмүүс таалагдах болоод тэрийг шууд болоод өөр бүтээгдэхүүн хийх хэрэгтэй байхгүй. Гэтэл эднийг анзаарахгүй тэрийг хийгээвэл яг тэрэн дээр алдаг төлөөгөө л яваад. Нэг бүтээгдэхүүн иргэд дээрээс таалагдах боллоо шүү дээ, тий. Тэрийг бол яг хэвээр болол өөр бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Шинжил. Ингэж хийх хэрэгтэй. Тэр үл хөрөх чадвар гэж ерөнхийдөө хэлж болно. Нэр хүнд эрсдэл. Одоо энэ хоёр компани ямар нэр хүндтэй байна вэ гэдгийг бол хүмүүс бас анзаардаг, судалдаг. Энэний цаана энэ дөрөв хувьцаа эзэмшигч чинь хэн байдгийг анзаардаг. Одоо энэний цаана бол яг нэрийг дурдж болно л да хүмүүс угаасаа энэ нээлттэй компани ч мэддэг. Нөгөө нэг Баттулга тий Женко групп компани байдаг шүү дээ. Баттуул гэдэг энэ улсууд ингээд тэрний нэг дөрөв ихэнх хувьцааг эзэмшдэг. Дуудлагуудлаар. Энд болохоор Бэрэн гэж групп байдаг. Аюу том групп байдаг. Одоо энэ төмрийн зах зээл дээр ялангуяа аюу барилгын салбар дээр үйл ажиллагаа том компани. Энэний цаана бол Бэрэн байдаг. Логон дээр хүртэл харагддаг. Эднийхний Бөөрнгийн лого энэ дунд нь Бэрэнгээ бичсэн байдаг. Хүмүүс анзааруул мэднэ. Эднийх талах чихэр. За энэ гэх мэтлээ. Энэ бол нэр хүндийнх. Ямар нэр хүндтэй байна вэ? Одоо хүмүүс энэ ер нь нэр хүндтэй гэж нэр хүн дээр их явна шүү дээ. Ер нь бол нэр хүндгүй бол тэгэл бизнес юм. Нэр хүнд унчгал юм бол нөгөө нэг тэдний гүйцэтгэх захирлан тэгсэн гинэ. Гэл ингээд ярих бол унахад нь шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө нөгөө номин дээр гараад байсан асуудлаар л гэхэд тийм. Одоо жишээ нь энэ талах чихрийн нэг гүйцэтгэх захирал нь гадаа гудамжинд явж байгаа л айгүй нэг хүний хүүхдийг магадгүй хүн чинь янз бүрийн юм шүү дээ. Машинтай явж байгаа дайрцсан ч юм. За энэ муухай жишээ л дээ. Тэгвэл бас нэр хүнд өрсөлдөд дороолж байгаа юм. Өө тэний гүйцэтгэх захирал байхгүй бол одоо энэ шинэ нэрсэн гүйцэтгэх захирал яах ёстой? Юу ч мэдэхгүй. Ингээд эрсдэл нэр хүнд эрсдэл томхоно шүү дээ. Гэх мэтлэн энэ бол эрсдлүүд янз бүрийн эрсдлүүд байж болно. За тэгэхээр ерөнхийдөө хүмүүс энэ хувьцааг авахдаа яах ёстой вэ гэхээр тухайн компаниг бол ер нь бол нэг жил судал. Би бол хувьцаа ямар нэгэн компани хувьцаа авах гэж би юусоо хэлдэггүй. Өөрөөсөө судлах ёстой. Юу ч судлаагүй жил шууд ерөөсөө сая төгрөгөөр ийм хувьцаа авчи гэл ингээл ороод ирдэг. Ямар компани авах вэ мэдэхгүй. Тийм байж болохгүй. Тэгээ чи ямар бүтээгдэхүүн авах гээд байгаагаа мэдэхгүй юм аавна гэж байхгүй те. Чи өнөөдөр ингээд энгийн хүрээлвэл зах дээр очлоо. Надад одоо зангийн хэрэгтэй байна гэвэл чи зангиагаа сонгоод надад цэнгэрэнгийн зангийн хэрэгтэй гэж цэнгэрэнгийн зангийн авдаг те. Аян материалтай байх хэрэгтэй. Ингэж аавна. Энэ бол юу хүсэж байгаагаа мэдэж чинь тийм биз? Энэ бол эрсдлээ өөрөө мэдэж чинь гэсэн үг байхгүй. А хэрэг зээ нөгөө юугаач мэдэхгүй очивол шууд авчих юм бол уулын цэнгэр зангаа зөөх хэрэгтэй байтал хослол дээр шал өөр зангаа зөөчгөр нь хослол нь зөхгүй шүү дээ. Хэмчлэн юм эрсдэл төсдөг. За тэгэхээр үзэгчтэй бас YouTube хэлцтэй хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгээд хувьцаа эзэмших хөрөнгө оруулагч эрхийг хамгаалах төвийн удирдах зөвлөлийн гишүүн Алтан шигаан маань бас өнөөдрийн нэвтрүүлгийг та бүхэнд сонирхолтой мэдээлэл хүргэж байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд нэвтрүүлгийн шууд утас маань 7012 7060 үзэгч та бүхэн яг одоо холбогдоод хувьцааны эрсдлийн тухай, за тэгээд хувьцааны тухай ямар л асуулт байна бүхэл асуултаа асууж болно. Тэгээд Алтан шигаан маань яг одоо та бүхэнд хариулахад бол бэлэн байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд яг одоо студиуд утас байхгүй ч бас гайхаад иж магадгүй. Ер нь бол студиуд ингээ утас тавихаар яг бит хоёрыг ярьж явах зур нэг утас нь ингээл хангинаа л тийм маш их саад болох учраас цаад одоо эфирийн өрөөнд одоо манай сэтгүүлч утсан дээр суугаад та бүхний асуултыг бичиж яваад за тийм манай студид оруулж ирээд бит хоёрт бас ингээд та бүхний асуултанд шууд хариулах ийм боломж бүрдэж байгаамаа гэдгийг үзэгчдээс хэлмээр байна. За тэгээд ер нь бол Алтан шигаан би ингэж ойлголоо л доо. Хувьцаа хэр эрсдэлтэй вэ гэхээсээ илүүтэйгээр хувьцааны хэр эрсдэл үүрэх вэ үгүй юу гэдэг нь тухайн хүнээс яг танаас өөрөөс ч шалтгаалах юм байна. Тэг ер нь бол хүн өөрөө мэдлэг хэр эзэмшсэн бэ гэдгээс л мэдээлэл хэр байна вэ, мэдлэг хэр байна вэ гэдэг тэрнээсээ л хамаарна. Ерөнхийдөө бол. Гэтэ бол энэ зах зээл бас азтай хүмүүс бас байдаг. Юу ч мэдэхгүй ч гэсэн ингээ ороод аваад гэсэн чинь юм энэ компани хувьцаа гинт авсан чинь энэ компани нэг удирдлага нь тэгээд айгуугаа техник технологи шинжилгээ хийж явж исэн. Гинт техник технологи шинжилгээгээ нөгөө хүний хувьцаа нөсчдөг тийм тохиолдол байж болно. Тэр олон тохиолдохгүй тийм тохиолдол байж болно. Тэгэхээр системийн эрсдлүүд байна компьютерийн ч юм уу технологийн одоо чи эднийх ямар технологитой би мэдэхгүй. Эднийх Германы технологи, эднийх Японых ч байдаг юм ингээл тий энэ технологийн хүртэл хүмүүс судлах хэрэгтэй байхгүй. Хэр найдвартай хэдэн жил ажилласан технологи ингээ. Эднийх чинь талах чихэр 84 онд байгуулагдсан байхад эднийх 41 онд байгуулагдсан байх шүү дээ. Эднийх чинь хэр нь хэдэн удаа хийсэн.
тэрийг бас мэдэх хэрэгтэй тий. Эдгээр чинь хийсэн юм уу хийгээгүй юм Оросыг хараач байгаа юм уу? Ингээд бас тэр болгоныг судлах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол хувьцаа худалдаж авна гэдэг бол зүгээр нүдээ дараад юм авчдагтай адилхан биш. Бид нар бол яг нэг гутал мутал бол яг за нэг удаа аваад хэрэглээл хайчих болно шүү дээ тий. За яг юмстай дэмий гутал авчлаа баг туршлагаараа тий. Туршилтаараа л ингээд мэдлээд нь шүү дээ. А сүүлийн үед одоо хүмүүс энийг мэддэг л үзэл ой нарсан гутал байна. Доторх нь нэхий дотортой байна. Өвөл Монголд энэ бол яг зөгтөж байна. А гэтэл бид нэг хэсэг энийг мэдэхгүй нөгөө хямдханыг л хараад яваад идэг. Хятадын нөгөө нэг литрийн гутал аваад өмсчдэг. Чийг татаал хөлийн үлдээхгүй л идэг. Энэ бол бас л эрсдэл баг. Тэгэхээр тэрийг яг сайн мэдчихэж орноо л гэсэн. Тэгэл хууль эрх зүйн эрсдэл бас байна. Сая хүнсний тухай хууль гарсан. Хүнсний тухай хууль гарахад л одоо энэ хоёр компани дээрс нөлөөлөл гэсэн. Тэр хүнсний тухай хууль энэ хоёр компани дээр бол ерөнхийдөө бол сайн нөлөөлсөн гэж би үзэж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө гадаадаас хүмүүс хүнс импортлж оруулж ирэхдээ ерөөсө хувьгүй импортлж оруулж ирдэг гэсэн. Одоо чиг хэл мөнгөтэй бол ингээл янз бүрийн бараа бүтэгт оруулж ирээл зараад иддэг гэсэн. Хил мэлэн ч мэддэхгүй те. Идэж болдго юм уу мэдэхгүй одоо түүц мөс нь янз бүрийн юм байгаа шүү дээ. Хятад бичгтэй. Иддэг юм уу эсвэл юм угаадаг ч юм уу мэдэхгүй те. Янз бүрийн юм байдаг шүү дээ. Гэтэл хүнсний тухай хуулиар одоо бүх бараа бүтээгдэхүүнүүд яах ёстой? Монгол тайлбартай болох ёстой. Ямар бүтээгдэхүүн орсон энэ орцонд нь те. Энэ бүгд тайлбар байх ёстой. Тэгээд хүн импортлж оруулж ирэхгүй. Аж ахуйн нэгж импорт оруулж ирнэ. Аж ахуйн нэгж мэргэжлийн хяналтад хянуулна. Аж ахуйн нэгж өөрөө хянаад тэнийг нэгсэнд арай жоохон бас ингэж манайх хүнс нь ингэж ямар ч хамаагүй хаанаас ч хамаагүй ямар бүтээгдэхүүн орж ирэл идээд угаад идэг газар бол байдаггүй. Жишээ нь Америк руу нэг хүн ингээл би одоо ингээл нэг мах аваад орё л да Монголын заа нэг бүр пакетлцсан мах. Махын пиксэн пакетлцсан мах аваад уучлаарай мах оруулахгүй хаяа шүү. Манайх бол тэхгүй шүү. Америкгүй бүр оруулж ирээд идэв. Тэгсэн тэр ямар бүтээгдэхүүн хинд яг хэрэглэхийг мэдэхгүй л үчдэг. Тиймэрхүү тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ хүнсний тухай хууль гарсаар энэ хоёрт бол сайн нөлөөлж байгаа юм л да. Ер нь бол ягаад тэгэхээр дотоодын зах зээлийг тий ерөнхийдөө ботсон. Хууль эрх зүйн гадаад хүчин зүйлс бас байна. Одоо бол ялангуяа гадаад хүчин зүйлс бол одоо жишээ нь байгалийн эрсдлийг хүмүүс бас хардаг тий. Тэр бол аюу том зүйл. Тэгэхээр энэ эрсдлүүдийг бас нэг даатгалын байгууллагаар энэ эрсдлүүдийг бас даалгадаг тийм тохиолдлууд байна тий. Жишээ нь одоо Японы тэр өндөр технологитой аюу том тэр цахилгаан станц шүү дээ. Атомын. Тэгэхэд байгалийн эрсдэлтэй л пар унж шүү дээ. Өнөөдөр Япон ерөөсөө яаж гинөө? Ерөөсөө бүх атом цахилгаан станцаа бүгдийг болиё гэсэн шүү дээ. Энэ юу гэсэн үг гэхээр биднэрт бас нэг тохио хэлж байгаа байхгүй. Энэ дээр бид нэр яг юу гэж ойлгох ёстой вэ? Япон тэгвэл одоо цахилгаан эрчим хүчээ нүүрсээр үйлдвэрлэх юм байна. Япон өөрөө нүүрс байхгүй. Хаанаас авах вэ? Гэл бодох ёстой байхгүй. Энэ л ингээл чи яваад ойлгогдол ирж байна. ингээл ойлгох ёстой байхгүй. Тэгэхээр ерөөсөө нэг үгийг хэлэхэд л хүн цаана юм бодох ёстой. Ийм л зүйлүүдийг анзаарч явах ёстой л гэсэн үг л дээ. Тэгээд энэ компани санхүүгийн тайлбар тэмцэл яаж гарч ийн гэдгийг харах ёстой. Тийм биз? Санхүүгийн тайлбар тэмцэл ер нь үнэн үү худлаа юу? Ногдлоо шиг хэдэг өгөөд байна гэдгийг харах ёстой. За жишээ нь өнөөдөр хүмүүс энэ хувьцаанд хөрөнгө оруулахдаа ялангуяа Монголд хувьцаанд хөрөнгө оруулахдаа ийм зүйлийг маш сайн харах ёстой. Банкны хүн өнөөдөр жилээр хадгалбал 15% тийм ээ. Та энэ талах чихэрд сая төгрөг оруулаад жилийн дараа сая төгрөг авахд сая 200 мянга болвол 20% ашиг үзүүлсэн байна тийм үү? Хэрэв сая 200 мянга болохгүй сая 100 мянга ч юм уу ингэ болох юм бол яаж гинөө? Банкд хадгалсан ашигтай байгаа үст. 5% ашиг ба шүү дээ. Банкд сая төгрөг хадгалвал жилийн дараа сая 150 болно үстэй. Тийм биз? Энийг бас хүмүүс харах ёстой. Тэгэхээр энэ хөрөнгөний зах зээл бол урт хугацааны зах зээл. Банкны зах зээл бол богино хугацаа 1 жилээс сэтэрдэггүй. Хамгийн дээд л хүн 1 жилээр л байдаг тийм биз? 15% хөөтэй байдаг. Гэтэл энэ хөрөнгөний зах зээл бол маш удаан хугацаанд явагддаг. Гэхдээ нэг өдөрт 15% өсөх магадaltaй. Таны оруулсан мөнгө. Яг л хөрөнгөний арилжааны тогтолцоо тийм. За жишээ нь өнөөдөр та магадгүй нэг 100 төгрөгөөр хувьцаа худалдаад авлаа гэж бодъё л доо 100 төгрөгөөр. Маргааш нь 115-аар зарагдах магадaltaй. Маш эрэлт өндөртэй тийм хувьцааг азуулаад авцсан бол ийм. Нөгөө талаар бас 15% унах бас магадaltaй байдаг гэсэн. Хэрэв ажлын үндсэндээ бол 52-7 хоног гэдэг шүү дээ. 52-7 хоног чинь нэгэсэндээ ажлын одоо хэд болох нь 52-7 хоног 5 өдрөө бодъё л да. Тэгэхээр
Тэгээ 250 хоног тийм үү? 250 хоног өдөр бол 15% өсөхгүй л дээ. За яг өдөр бол 15% өсвөл баллаад өгөх байх л та. Тийм тохиолдол байна. За ийм тохиолдол байна уу гэвэл байна. Ялангуяа энэ бол Монголд байхгүй юм ихтэй. Америкийн нэгдсэн улсын тэр том одоо Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр ч байдаг юм уу тий? Энэ биржүүд дээр байна. Хамгийн анхны хөрөнгө оруулалт гаргаж байгаа, хамгийн анхны хөрөнгө оруулалтад татж байгаа компаниуд ерөнхийдөө бол яадаг вэ гэхээр маш олон хувьцаа зарлаад нэг ширхэг хувьцааны үнийг бол ерөнхийдөө бүр хэдэн центээр үнэлдэг. За одоо нэг жишээ нэг энэ одоо за ерөнхийдөө ойлгохдохоор хийвэл ерөнхийдөө 1 центээр л үнэлээ л да хэдүүлээ. Энэ 1 цент гэсэн үг шүү дээ. Ингэвэл тийм биз? 1 цент гэсэн үг шүү дээ. 0.1 гэдэг бол 1 центээр үнэлж байгаа. Нэг хувьцааг жишээ нь үнэлсэн байлаа гэж бодъё л да. Энэ компани магадгүй одоо хэдэн тэрбум. За магадгүй 20 тэрбум хувьцаа зарласан гэдээ бодъё л да. Тэрбум. Анхны хөрөнгө оруулалт. Тэгээд энэ 1 центний хувьцааг л одоо нэг хүн авах нь шүү дээ, тий? Одоо жишээ 1 центний хувьцааг $100 бол хэдэг авах уу? Энгийгээр бодъё л да. За $100 удах юм бол нэг өсөндөө үрждэг нь $100 гэдэг чинь за 1 цент гэж бодохлоор чинь $100 бодохлоор чинь за энгийн үүдрлэл за 1 центний хувьцааг тэдэн төгрөгөөр эдэн төгрөгөөр хэлэх нь зохисгүй байна. Ерөнхийдөө бол хүн болгон өөрийнхөө төлбөрийн чадвар аана. 1000-аар ч авна, $100 ч авна, $200 ч авна. Энийг тийм биз? За энэ бол анхны хөрөнгө оруулалтын дүн 1 цент байсан. Магадгүй 30 хоногийн дараа энэ хувьцааг бүгдийг зараа дуусчлаа. Анхны хөрөнгө оруулалтаа татчихлаа, тийм биз? Хөрөнгө оруулалтаа татаад энэ анхны хөрөнгө оруулалтаа татаад хүн болгон хувьцааг нь эзэмшээ байж идэл 30 хоногийн дотор энэ хувьцаа энэ үнэн болохоор ийм болчих болно шүү дээ. 1 цент гэсэн чинь 10 цент болчих жоох байхгүй. Тэгэхээр таны оруулсан $100 бол $1000 болно гэсэн үг. Ийм өсөлт үзүүлэх боломж байдаг. Тэр битээ шууд бүр ерөөсө 30 хоногийн дотор бол ерөөсө шууд $1 болох боломж байдаг. 1 центний хувьцаа. Шууд $1. Энэ айгүй сайн төсөл байгаа учраас ингэж. Тэгэх юм бол нөгөө энэ чинь мөнгө 1000-аар үржигдэж байна гэсэн үг. Ингээ үргэлж. Шууд чи яах ёстой. $100 байсан бол дахиад 100-аар үржиглэр чинь одоо хэдүүл чинь 100000 болж өсч чинь гэсэн үг байхгүй. Анхны хөрөнгө оруулалт бол ерөнхийдөө бол маш их эрсэг дагуулдаг, мөн маш их ашигыг дагуулдаг. Маш их эрсэг дагуулдаг гэдэг нь юу гэсэн үг гэхээр төсөл муу бол эрсэг дагуулна. Төсөл маш сайн техник эдийн засгийн үндэслэл маш сайн, ерөөсөө маш тодорхой тий ойрын 3 жил дээрсээ маш их өндөр өсөлт үзүүлнэ тий ингэж харагдаж байвал ерөөсөө тэр хувьцааг анхны хөрөнгө оруулалтын дүнгээр нь авах юм бол хүн аюулгүй өндөр өсөлт үзүүлдэг. Тэгэхээр ердөөс бол хувьцааны зах зээл дээр одоо аваад оролцох гэсэн хүмүүс маань бол тухайн компани авах гэж байгаа хувьцаагаа маш сайн мэдэх, маш сайн судлах хэрэгэл эрсдэл үүрэх хувь нь багасаа явах нь шүү дээ. Жишээ нь одоо бид нар нэг талхаарж идэхэд нөгөө нэг энэ талх чинь мууц дуу муудаагүй гэж харж шүү дээ. Энэ бол маш энгийн харж байгаа юм. Эрсдэл байна уу гэж харж шүү дээ. Энэ хэд тонс өнөөдрийнх юм уу өчигдрийнх юм уу. Яг үүнтэй адилхан харин энэ хувьцаа бол тэр бүтээгдэхүүний удирдлагатай, зах зээлтэй олон улсын хүчин зүйл дээр Монгол дээр байна уу хаана ингэ бүгдийг хардаг гэсэн үг. Тэгэхээр бүр айгүй агуу харах хэрэгтэй гэсэн үг. Ингийн ерөнхийдөө л тэгж л харна гэсэн үг. Жишээ бүтээгдэхүүн харна, удирдлагын харна, хувьцаа нь хэдэн хүн байна, тий ондоо хувьцааны үнэлгээ нь ямар байна, тэгэл санхүүгийн тайлан мэдээ нь ямар байна, ирээдүй хэр байна, хэдэн жилийн настай юм ч гэдэг юм ингээл тэр болгоныг харна гэсэн. Удирдлагын үнэсний зүйл ярих гад орхицсан байна. За юу нэг компани засаглал гэдэг ойлголт бол эрсдэлд нөлөөлдөг юм аа. Компани засаглал гэхээр хүмүүс юу яриад байна гэж гайхал тий. Ерөөсөө компани засаглал бол маш энгийн. Компани эрх барих дээд байгууллага бол хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигчтэй таахгүй. За хувьцаа эзэмшигчд бол компани засаглалын эрх барих дээд байгууллага. Эрх барих дээд байгууллага маань хувьцаа эзэмшигч маань нэлээд хэдэн үндсэн асуудлууд хэлцдэг. Нэгдүгээр төлөөлөл удирдах зөвлөлийг сонгох. Нөгөө хувьцаа эзэмшигч өдөр болгон хуралдаан шийдвэр гаргаад авч болохгүй. Өмнөөсөө төлөөлөл удирдах хүмүүсийг сонгодог. Тэгэд энэ хувьцаат компани хувьд бол 9-оос доошгүй гишүүнийг төлөөлөл удирдах зөвлөлөөр сонгодог. 9-оос доошгүй шүү дээ. Үүний 3.1 гиш 1% нь 3.1 гэхээр чинь 3 хүн гэсэн үг шүү дээ. Заавал хараат бус гишүүн байх хэрэгтэй. Хараат бус гэж байгаа. Хараат бус. За энэ юу гэсэн үг юм гэхээр хараа. Маш энгийн. Хувьцаа эзэмшигчид төлөөлөл удирдах зөвлөлийг сонгохдоо энэ хараат бус гишүүнд
бас 3 хүний нэр дэвшүүлдэг. Энэ компанид ямар ч хамааралгүй хүмүүсийг сонгоно гэсэн үг байхгүй. Хувьцааг нь эзэмшдэггүй гэж хэлж болно шууд. Мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй. Энэ хүмүүсийг энэ төлөө өдөрт зүйл сонгох хэрэгтэй. Үлдсэн 9 хүн бол энэ хувьцаа эзэмшдгийн хурлаар яах хэрэгтэй. Өөрсдийнхөө хүмүүсийг санал болгоод нэр дэвшүүлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол компани засаглалыг бүрдүүлж байгаа энгийн үгээр хэлбэл улс төрд бол парламентын гишүүн гэж байдаг тийм ээ. Энэ бол үндсэндээ парламентын гишүүн болох гэдэг гэсэн үг. Энгийн үгээр хэл компани парламентын гишүүн. Гүйцэтгэх удирдлага бол компани одоо нэгсэндээ ерөнхий сайд засгийн газар болно гэсэн үг. Тэгэхээр хөрөнгийг бол хувьцаа эзэмшигчд гаргаад тууцаараа удирдлагыг хэрэгжүүлэн тууз нь гүйцэтгэх удирдлагыг ажилд авч ажиллуулна гэсэн. Гүйцэтгэх удирдлага ямар хүн байх ёстой вэ? Хамгийн чадварлаг хүн байх ёстой. Тухайн бизнесээ мэддэг. Одоо энэ атар өргөд бол одоо нэгсэндээ энэ гүйцэтгэх удирдлага бол нэгсэндээ нарийн бовны талаар маш сайн мэддэг хүн болж таа. Тоног төхөөрөмж нь, технологи нь, шугам нь одоо юу гэдгийг зах зээл ийм мундаг хүнийг авч ажиллуулах хэрэгтэй гэсэн. Нэгсэндээ хувьцаа эзэмшигчд туузыг сонгоно, тууз нь гүйцэтгэх удирдлага явж гүйцэтгэх удирдлагыг нэгсэндээ хөлсөөр авч ажиллуулж байна гэсэн. Энэ бол компани засаглал гэсэн. Энэ засаглалын тогтолцоо ямар байна вэ гэдгээс бас тухайн компани үйл ажиллагаа бас их хамаардаг. Ихэнх одоо манай хувьцаат компаниуд одоо бас харьцангуй бас нэлээд хуулиар мөрддөг болчиход байна. Өмнө нь бол ерөнхийдөө энэ хувьцаа эзэмшдэг хурлаар зарлуу хуралдуулах их хориг байсан. Одоо ерөнхийдөө хуулиараа энэ хувьцаа эзэмшдэг хурлыг жил болгоно нэг хуралдуулдаг. Нэгээс доошгүй удаа хуралдуулах хэрэгтэй байдаг. Ээлжид хурал гэсэн үг. Нэг удаа хуралдуулах нь ээлжид, дахиад хуралдуулах юм бол ээлжид бус. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид ямар асуудал хэлцдэг юм бэ гэхээр би та бүхэнд өмнөх сэдвэрээ хэлж ирсэн. Туузыг сонгоно. Санхүүгийн үйл ажиллагаа тайланд үнэлдэг. За хэдэн төгрөг зарах юм бэ? Хэдэн төгрөг олох юм бэ? Орлого нь ямагт яах ёстой? Зардлаас өндөр байх ёстой. Яагаад гэвэл компани үндсэн зорилго бол ашигын төлөө байх ёстой. Тэр утгаараа. Ерөөсөө компани зорилго бол ашиг олох. Ашиг олох учраас орлогоос зардлаа хашаад асаад ашиг гэдэг дүн заавал байх ёстой. Ийм тохиолдлыг л бүрдүүлж ажиллах ёстой. Энийг хувьцаа эзэмшигч яах ёстой? Хянжээдэг. Ийм процесс байх ёстой. Тэгээд за туузыг нэгдүгээр сонгодог. Хоёрд нь болохоор санхүү эдийн засгийн. Гуравд нь болохоор үйл ажиллагааны төлөвлөгөө. Үйл ажиллагааны төлөвлөгөө тайлан. Ямар үйл ажиллагаа явуулах юм? Талах чихэр үйлдвэрлэх ийм үйлдвэр маань гинт уул уурхайн бизнес рүү яваад орох ямар ч боломжгүй. Үйл ажиллагааны төлөвлөгөөр тэрийг баталдаг байхгүй. Тэгэхгүй нөгөө нэг гүйцэх захирал чинь гинт л ерөөсөө юу яач? Манайх талах чихэр зараад ерөөсөө ашиггүй юм шиг байна. Бид нэр ерөөсөө юу яач? Бүр газраа ерөөсөө зараад бош мөрөлч. Оросоос нь бизнес эрхэлж. Ингээд орж болно үстэй. Хувьцаа эзэмших хэшиг зөрчигдөн гэсэн үг тэгэхээр. Нөгөө хувьцаа эзэмшигч чинь нөгөө талах чихэр зарна ингэж ийм бизнесээ бодоож ит. Нөгөө гүйцэх захирал чинь шал өөр байшин барьсан нөгөө газрыг бүр зарцсан байшин барьсан юм чинь болохгүй. За үйл ажиллагааны төлөвлөгөөг нь бас батлна. Төлөвлөгөө бизнесний биелээгүй тий. Бас ингэж баталдаг. Иймэрхүү эрхүүдийг ингээд нэгсэндээ компани засаглалтай холбогдоод байж гинэ гэсэн. Тэгэхээр энэ процесс хэр үнэн зөв явж байна гэдгээс л хамаарна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд манай компани засаглал айгүй муу байсан л да. Ягаад муу байсан гэхээр нөгөө цэнхэр ягаан тасбар эзэмшижсэн улсууд маань энэ компани засаглал муу байсан учраас нөгөө хувьцаа эзэмшдэг хуралдаа ерөөсөө сууха бүр мартцсан. Мартаад одоо бүр ерөөсөө 20 жил хуралдааг уулын компани хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч мөртлөө жил болгоно хуралдаа суудаг. Ийм процесст ороод. Тэгээ тэр өөрийнхөө эрхийг нөгөө өөр хүн өмнөөс нь эрхийн шийдээ яваад байгаа юм. Тэгээ өөрөөсөө дараа нь би уул нэг хувьцаа нэг компанид хөрөнгө оруулсан гэж хэлэхгүй байгаа. Би нэг цэнхэрийн тасбараа нэг компанид өгсөн гэж хэлж байгаа. Өгсөн гэж хэлж байгаа шүү дээ. Уул тэр компани эзэн өөрөө байхгүй юу? Өгсөн гэж хэлэнгүүтээ тэр компани надад ерөөсөө юу ч өгөө, нэг копик ч өгөөгүй гэж ярьдаг. Би өөрөө суралдаа суусна гэхлээр үгүй хурал болдсон юм уу гэж асууж. Ийм л ойлголттой болохоор л аюу муу болоод. Тэгэхээр жил болгон хуралдаа суух хэрэгтэй. Яг тэгэхээр энэ хувьцаа эзэмшдэг хурлыг төлөөлөл өдөрт зөвлөл зарлан хуралдуулах үүрэгтэй. Хэрвээ төлөөлөл өдөртөх зөвлөл хувьцаа эзэмшдэг хурлыг зарлан хуралдуулахгүй бол төлөөлөл өдөрт зөвлөлийн эрх үүрэг шууд дуусдаг. Ямар ч гэрээ контактн дээр гаруй цэцээс өчгөө л авчдаг шээ. За жишээ нь тийм зүйл байж болно. Жишээ
Одоо энэ нэг компани АБ гэдэг компани бол хувьцаат компани шүү дээ. Хувьцаат компани. АБ гэдэг хувьцаат компани хувьцаа эзэмшдэг хурлаа энэ жил хуралдуулаагүй. За энгийн үгээр л 2013 онд хуралдуулаагүй. 2013 онд хуралдуулаагүй. Хуралдуулаагүй бол шууд тууцын эрх үүргэнд автоматар хуулиараа эрх үүрэг болчихдээ. Тэнгүүд энийг мэдэхгүй нөгөө тууцын дарга чинь очицсон том компаниудад гэрээ контакт байгуулаа явна шүү дээ. Нөгөө нэг юунаас одоо зээл ав. Банкраас хүртэл зээл аваал. Би бол тууцын дарга гэдэл яваад иддэг. Тэгээ нөгөө энэ хуралдаа хийсэн хурал нь болсон юм уу гэдэг нөгөө харилцаж байгаа компани мэдчих хэвээр. Хэрвээ тэр контактыг хийгээд ямар нэгэн процесс болчлоо. Босны дараа хариуцлага хүлээх процесс гараад ирэх юм бол яах ёстой вэ гэхээр энэ тууз хариуцлага хүлээх чадваргүй байсан байхад нь гэрээ контакт хийсэн учраас нөгөө компани хохирох магадлал болчихдог. Тэгэхээр энийг бас анзаарч явах ёстой л гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ туузын дарга өнөөдөр яг үнэхээр эрх үүрэг байна уу байхгүй юу? Тэ тэрийг бас анзаарах. Нөгөө хувьцаа эзэмшдэг хурлаа хийгээгүй компани төлөөлөл өдөрт зөвлөлийн ерөөсө бүх эрх нь дуусчдаг. Бүх эрх нь туузын бүх эрх дуусна гэдэг бол гүйцэтгэх удирдлагын бүх эрх сайдлан дуусна гэсэн. Тийм тохиолдлын үйлчлэг явуулдаг байгаа компаниуд зөндөө байгаа бас. Тэрийг хүмүүс анзаардаг. Тэнтэй тэгэл контакт гэрээ хийгээл яваад байдаг тий. Одоо ингээд жишээ би одоо энэ АБ гэдэг компани дээр бол манайх магадгүй интернет гэдэг нэг компани байлаа гэж АБ компани туузын дарга хурж ирэл манайх энд интернет хийлгэе гэж хийлгчдэг. Дараа нь мөнгө өгөхгүй унжиж болно шүү дээ. Интернет компани мөнгө авъя гэтэл уучлаарай шүүхтэр очиж шүү дээ тий. Шүүхтэр очиж нүс дээ. Шүүхтэр очихлаар энэ чиний нэг гэрээ хийсэн туузын дарга чинь анханасаа энэ ирэхгүй байсан шүү дээ. Одоо тэгээ яг ирэхгүй үнтэй гэр хийсэн бол яг нөгөө хариуцлага нөгөө интернет компани нөгөө интернетийн материал буцаад аваа юу гэж үстэй. Тэгэхээр энэ засаг л бас хэрвэн гэдэг бас сайн анзаарах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хүмүүс одоо энэ Эрдэнэс 5 толгойд хөрөнгө оруулсан гэдгийг мэдэхгүй яваад байгаа. Энийг би дахиад юу юм л да хүмүүс сануулах гэж юм л да. 2.8 сая хүн энэ 20% хөрөнгө оруулалтыг хийчихэж байгаа. Эрдэнэс 5 толгой шүү дээ. Эрдэнэс 5 толгой гэдэг компани. Энэ нийт хөрөнгө оруулалтын дүн бол 10 тэрбум доллар гэдгийг би хүн болгонд хэлсэн төрөж. Тэгэхээр 10 тэрбум долларын 20% хөрөнгө оруулалт буюу 2 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг 2.8 саяулаад хийчихэд байгаа юм л да. Тэгэхээр хүмүүсийн хязгаарлагдсан хариуцлагатай компани, хувьцаат компани ялгаа нь юу вэ гэж бас гайхдаг л да. Хувьцаат компани хувьцаанаас бүрдэн, хязгаарлагдсан хариуцлагатай компани хувьцаанаас бүрдэн. Яг адилхан хувьцаанаас бүрдэн. Ялгаа нь юу вэ гэхээр энэ хувьцаат компани өнөөдөр энэ бол хувьцаат компани. Хувьцаат компани өнөөдөр бас хоёр төрөл байна. Нээлттэй хувьцаат компани. Нээлттэй хувьцаат компани, хаалттай хувьцаат компани. Энэ л одоо би нэгсэндээ яг хууль дээр байгаа юм хэлээ дээ шүү дээ. Компани тухай хууль дээр. Эрдэнэс 5 толгой бол одоо бол хаалттай компани байна. Ирээдүйд бол нээлттэй болно. Нээлттэй болно гэдэг нь хөрөнгөний бийж дээр хувьцаагаа зарж эхэлнэ гэсэн үг. Ерөөсөө. Хувьцаат компани хязгаарлагдсан хариуцлагатай компани ялгаа нь юу вэ гэхээр хувьцаат компаниг маш олон хүн хэдэн сая хүн энэ бол 2.8 сая хүн зөвхөн 20% бүрдүүлж байна. Маш олон хүн тухайн компанид яадаг вэ? Хөрөнгө оруулснаар хувьцаат компани болчихдог. Харин 50-аас доош хүн одоо хөрөнгө орууллаа шүү дээ. Одоо магадгүй 49 хүн нэг компанид хөрөнгө орууллаа шүү дээ. Энэ хязгаарлагдсан хариуцлагатай компани байх боломжтой гэсэн. Нэгсэн 50-аас доош хөрөнгө оруулалт 50-аас доош хүн одоо аж ахуй нэгч юм ингээд тухайн компаниг байгуулвал хязгаарлагдсан хариуцлагатай компани. Энэ бол хувьцаагаа нийтэд зарах шаардлагагүй. Иймэрхүү тохиолдол байна. Тэгэхээр нэгсэн дээр хүмүүс хоорондоо хувьцаагаа авч өгч болно гэсэн үг. Тэгэхээр энэ Эрдэнэс 5 толгой 20% эзэмшээд 30% нь болохоор олон улсын хөрөнгө оруулагч шүү дээ. Өгнө гэсэн. Энэ 50% нь болохоор Эрдэнэс MJL гэдэг компанид өгнө гэсэн юм л тооцоо яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо та нар засаглалыг харахаар айгүй сонин дүр зураг харагдана л да. Ер нь бол энэ дээр шийдвэр гаргах төвшөнд бол Эрдэнэс MJL ерөөсөө шийдвэр гаргах төвшөнд харагдаад байгаа ч. Ингээ харахаар 50% байгааз 50% нь эзэмшиж байгаа учраас энэ 50% хэн бариад байгаа гэж бодож байна та бүхэн?